Хамгийн хүчирхэг хайрын түүх, хамгийн хүчтэй хайрын илэрхийлэл таны хувьд юу вэ? Хайрыг чамин гоё үггүйгээр илэрхийлэх боломжтой болов? Энэ асуултын төгс хариулт болох нэгэн гайхалтай киног өнөөдөр та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтлээ. 2009 онд гарч байсан Намайг сонсооч гээд Тайван кино байгаа. Ингээд бүгдээрээ кинонд орцгоё. Манай киноны гол дүр болох Q гэр бүлийнхээ жижигхэн ресторан тусалж байгаагаар кино маань эхлэх бөгөөд эднийг хотдоо хоол үргэлт хийдэг бизнестэй. Нэг өдөр манай залуу усан санд хоол хүрэхээр очиход ресепшн байгаагүй болохоор дотог шороод хоол өгөхөд хэд хэдэн бэлтгэл хийж байгаа хүмүүс харагдана. Энэ дундаас дохионы хэлээр хоорондоо ярилцж буй хоёр охин түүний анхаарлыг татахгүй байж чадсангүй. Q дохионы хэл ойлгодог учраас тэднийг ажиглан инээмсэглээстэй. Мэдээж нэг залуу учир зүггүй хараад инээгээд ахаар нөгөө хоёр нь гайхалгүй яхав. Q шуудхан л дохионы хэлээр хоол хүргэж ирснээ хэлэхэд усны хувцастай охин хоолыг нь аваад тасгалжуулагчаасаа хоолны төлбөр авахаар яваадаг. Тэр хооронд Q нөгөө охиноос чи бас хоол идээг юм уу гэж дохионы хэлээр асуухад охин би эгчигээ дэмжихээр ирсэн юм аа. Манай эгч сэлдгий гэж дохионы хэлээр хариулдаг. Охин дуу цөдөө байсан учраас харилцан яриа цааш үргэлжилсэнгүй. Охины эгч яарсан байдалтай биелээ авчирч өгөөд явхад Q тэр эгч чинь үү гэж асуухад охин инээмсэглэн үгүй ээ би эгч нь байгаа. Тэр миний дүү гэж хариулаад дүүгийнх нь нэр нь Ян гэдэг нэртэй болохыг хэлдэг. Q-д охины нэр ялангуяа байгаа байдал инээмсэглэл нь бүрэн таалагдж байлаа. Мэдээж манай хүн анхны гарцаар Янд дурлахын дээр. Жан. Дараа нь Ян моторт дугуугаараа явж байгаад санамсаргүй дугуйчтай мөргөлддөг. Q ойролцоо байж таарсан учраас Янд туслахаар яарч очин мотоциклийг нь аюулгүй газар байрлуулдаг. Q Яныг очих гэж байгаа газарт нь хүргэж өгөхөөр болж тэд дохионы хэлээр ярилццгаан цаашаа яв. Q нарийн гудмаар дөвтөлж явсаар Яны очих ёстой газарт нь хүргэж ирэхэд Ян залуу талархснаа илэрхийлээд Q хариуд нь надад баярлахын хэрэггүй би чамд маргааш өдрийн хоол авчирч өгье гэж хэлчихэд буцаад ирэхэд ээж нь түүнийг хэд хэдэн хүргэлт алдаад гэд толгой төрөөгүй загинжилаа. Ээж нь Q-д үлдсэн бүх хоолыг идэх шийтгэл оноход юу болоод байгааг анзаарсан аав нь инээдээ барьж Q хошигнож бүх хоолыг идчихсэн гэхэд ээж нь ширээн дээр байгаа задлаагүй хоолнууд руу зааж байдаг шүү. Энэ ихтэй шийтгэл юм уу шагнал юм уу ер нь зарим хүний хувьд бол шагнал шил сонсогч. Дараагийн өдөр нь Q хүргэлтэнд явахын оронд гудамжинд хоолоо зарж илаа. Сүүлд ганц савтай хоол үлдэхэд манай залуу Янд хадгална. Q үлдсэн хүмүүст хоол зарагдаж дууссан гэж хэлэхэд хүмүүс тараад явсан сонсголгүй нэг охин дараалалд хүлээсээр байх нь тэр. Түүн дохионы хэлээр хоол дууссан. Сүүлийн хоолыг нь аль хэдийн хүн төлөөд авчихсан гэхэд охин чимээгүйхэн явахтай зэрэгцээд Ян ирж тэнд суугаад дохионы хэлээр ярилцсан. Манай залуу уцаа гаргаж ирээд за инээгээрэй гэж хэлээд охины зургийг дараа дамжина. Q Яныг суулгаад хадгалсан хоолоо өгөхөд Ян хоолоо амтрах нь идэж байлаа. Ян мөнгө өгөх гээд сүнхээ шалгатал мөнгөө мартсан байснаа ухаарад ичээстэй. Манай залуу чи мөнгө төлөх шаардлагагүй гэж хэлээд түүнийг тайвшруулдагч охин би орой ажиллаад мөнгө өгье гэж хэлээд инээмсэглэнэ. Харин хариуд нь манай залуу хуйлаа дараа нь хамтдаа хоол идэж болно штэ. Чи мөнгө төлөх ямар ч шаардлагагүй л гэж хэлнэ. Бас сэргэлэн боломжийг ашиглаа дараагийн болцоогоо тавуулчихна. Ян би завтай болохоор чамд хэлье гэхэд залуу өнөөдөр орой болвол яаж вэ? Маргааш өдөөс хойш байсан ч уулзъя. Гэхэд Ян инээмсэглээд үгийн зөрүүгөө яарад алга болно. Дараа нь Q уцнаасаа Яны зургийг хараад инээмсэглээстэй. Дараа өдөр нь усан санд Яны эгч түүнийг ирээгүй байгааг анзаарлаа. Энэ хооронд Q Янтай ярилцаж байсан гудамжинд ирэхэд Ян бүхэлдээ чулуун хөшөөшөг хөдөлгөөнгүй болчихсон зогсож байгааг олж харах нь тэр. Охин хөшөөшөг хувцс өмсөөд гудамжинд хүн чулуу болон жүжиглэж байлаа. Q Яны анхаарлыг татахын тулд янз бүрийн үйлдэл үзүүлдэгч Ян түүн рүү огтхонж харсангүй. Ян өөрийнхөө анхаарлаа үзүүлбэртээ бүрэн төвлөрүүлжээ. Мэдээж энэ бүхнийг сэтгэлээсээ хийж байлаа. Хэдэн хормын дараа өөр нэгэн хүн түүний хайрцагт мөнгө хийгээд Ян бүжиглээд түүнд цэцэг өгөв. Өнөөхөр явхдаа манай залууд чи түүнд мөнгө өгөхгүй бол тэр огтхонч хөдлөхгүй шүү дээ гэж хэлв. Орой болж Ян Q-д хувцас солих хэрэгтэй хэлж энгийн хувцас өмсөөд тэд хамтдаа оройн зоо гэдгээр ресторан руу явж байгаа нь. Энэ зур Яны эгч гэртээ ганцаараа плетик дээрээ хоолоо халааж байгаа харагдана. Эгч нь ядраад орон дээрээ хэвтээд нам онтов. Хоол нь түлэгдээд галтогоонд нь гал гарчихна хөрхий. Ошин суугчид түүнд анхааруулах гэж хашгирсан боловч Яны эгч нь сонсголгүй учраас
юуд сонсдгоо. Аз болоход гал төмөртэй тэмцэх газар цаг тухайд нь ирж түүнийг галаас аюулгүй аварч эмнэлэгт хүргэдэг. Манай хоёр хоол идэж дуусаад зөөгч тэдэнд төлбөр төлөх баримтыг өглөө. Ян төрөвчөө гаргаж ирээ зооснуудыг нэг нэгээр нь тоолж эхлэхэд Q болон зөөгч хоёр хоёулаа бие биерүүгээ үг дуугүй ширтэлцээр. Q тэсгэл алдаа чимээгүйхэн халааснаас мөнгө гаргаж зөөгчд өгөөд Янд явцгаая гэж хэлдэг. Хоолоор дайлж чадаагүйд Ян сэтгэлээр унан залуугийн хажууд чимээгүйхэн алхлаа. Түүнийг анзаарсан Q түүнийг хөгжөөх гэж хичээсэн ч Ян хариу өгсөнгүй. Ян яга надаар төлөвлөөгүй юм бэ? Баахан зоос байсан болохоор тэрүү. Зоос ч гэсэн мөнгө шүү дээ. Би тэр мөнгөийг хөдөлмөрлөж авсан юм шүү дээ. Хэмээн эцсэн ууралсан байдалтайгаар хэлээд гэрлүүгээ яваад өгнө. Ян эгчээгийн эмнэлэгт байгааг мэдээд яаран очиж түүнийг 9 минут дугааг харан санаа намран уйлан хайлан миний буруу хэрвээ би гэртээ цагтаа ирсэн бол ийм зүйл болохгүй байсан штэ. Намайг уучлаарай гэж Ян хэлэхэд эгчин түнд үгүй дээ. Би унтснаас л боллоо. Өөрийгөө бити буруутгах хэмээн тайвшруулна. Яг нулимсаа арчаа түүний бэлтгэл яах вүлээ гэж эгчээсээ асууж идэг. Уг нэг чинь үндэсний пара олимпийн усан сэлэлтийн тэмцээнд оролцохоор бэлтгэгдэж байсан юм байна. Эгч нь инээмсэглэн санаа зовох хэрэггүй. Эгч нь дараагийн 2 өдөр дахин илүү бэлтгэл хийх болно. Чи харж байгаарай. Энэ удаа би заавал медаль авнаа гэж хэлдэг. Эгч дүүс бие биенээ чангаас тэврэн Ян эгчийнхээ хажууд унтаад өглөө. Нөгөө талд Q орой болсон зүйлийг бодон гуниглаастай. Яныг хөдөлмөрлөж олсон зоосоор нь төлөвлөөгүүд ихэд харамсна. Дараа өдөр нь Q охины үзүүлбэрээ үзүүлж исэн гудамжинд очтол тэр байсангүй. Харин өөр хүн үзүүлбэр үзүүлж байлаа. Q Ян үзүүлбэрээ үзүүлж исэн санаанд ороод өнөө хүний хайрцагт мөнгө үлдээгээд цаашаа яв. Тэр орой ресторанынхаа үүдийг хаасныхаа дараа Q-гийн аав ээж хоёр цуг суугаад чимээгүйхэн хүүгийнхаа талаар ярилцсан. Аав нь хүү нэг л биш дээ. Сүүлийн үед сэтгэлээр унсан харагдах боллоо. Гэхэд ээж нь би маргааш хүүгээсээ юу болсныг асууж ярилцъя гэдэг. Цонхоор Q-гийн аав хүүгийн балкон дээр ганцаараа бодолд автсан суугаад цэцгийн савнаас навчис чимээгүйхэн түүж байгааг ажиглана. Дараа өдөр нээж нь хүү хаана наа гэж асуухад аав нь хүү дээр гараад уйлж байна. Нэг охиноос болоо зүрхэн шархалсан бахаа гэхэд ээж нь толгойс ихсэрч чи юу ч мэдэхгүй байна. Би хүү дээрээ очиадах гэд балконы дэргэд очиод доошоо буугаад ирээ. Хийх зөндөө ажил байна л гэж хэлв. Q доош буухад ээж нь түнд савтай хоолнууд өгөөд хүргэлтэндээ гараа л гин. Q-гийн аав дохиогоор чи хүүд өөр юм өгсөн үү гэж асуухад дуулгыг нь ээжд нь дамжуулав. Ээж нь хүүдээ мөнгө өгөөд юунд ч битгий санаа зовоорой. Аав ээж нь энтхэн зохицуулна. Чи явд сэтгэлээ сэргээхэд манай хүн гайхаж өрхөв. Q-гийн аав ээж нь яагаад түнд гинт сайн хандаад байгааг үнэндээ ойлгохгүй байлаа. Хүргэлтээ дуусгасныхаа дараа мань хүн юу хийх юм бэ? Хэсэг тэнэгэлзчээтэл бороо орж эхлэв. Дараа нь манай залуу Янд бэлэг аваад гэрлүүн очтол хинж хаалгаа тайлдгүй. Тэр бэлгээ гадаа нь орхиод яваад өгөв. Гэвч үнэн хэрэгтээ Ян болон түүний эгч хоёр хоёулаа гэртээ байлаа. Q-г явсны дараа Ян түүнийг цонхоор харав. Мэдээж Ян Q-г зориуд үл тоомсорлсон байлаа. Ян сүүлийн үед Q-тэй ихэнх цагаа өнгөрүүлж, эгчтэйгээ бага цаг өнгөрүүлж байгаагаа мэдрээд сэтгэл нь хоёрдмол байдалд орсон байна л да. Q явсны дараа Ян хаалгаа нэгээд үлдээсэн бэлгийг нь авав. Бэлгийг нь задлж үзээд хартал дотор нь үзэсгэлэнтэй шилэн шувуу байсанд Яны нүдэнд гэрэлтэв. Тэр өдрийн үдээс хойш Ян эгчигийн бэлтгэлээс нь авахаар очиход эгч нь дасгалжуулагчтайгаа ярилцжээ. Дасгалжуулагч нь явсны дараа Ян эгч дээрээ дохиж очиод харьцгаая гэхэд эгч нь чи төрүүлээд явж бай. Би найзтайгаа уул затхъя гэж хариулав. Ян төрүүлээд явлаа. Ян гэрийнхээ гадаа ирэхэд хаалганых нь хажууд мод шиг зүйл байгааг анзаарав. Яг тэр үед үнэндээ Q модны дүрд ороод зогсож илаа. Ян түүнээс мессеж хүлээн авбаа. Мессежинд газар чөлөөлөхийн тулд модыг тайрч байна. Мод байхгүй болчихвол шувууч гэсэн байхгүй болно гэсэн байна. Би тэднийг хамгаалмаар байна. Тэдэнд тусламаар байна. Чи зөвшөөрвөл би танайд баймаар байна гэхэд Ян хүйтнэр хүн бүр мод юм уу шувуудыг хайрлтгүй. Тэд алга болвол надад хамаагүй. Чи одоо яв. Дахид царайгаа харуулах хэрэггүй ээ л гэв. Дараа нь эгч нь гэртээ ирлээ. Ян эгчигээ арх уусан байгааг анзаарав. Ян эгчээсээ та яагаа вэ? Эмнэлгээс гараад удаагүй шүү дээ. Таны бие муудчихвал медальтай болно гэсэн мөрөөдлөө яах юм бэ гэж зовнонгүй асуухад эгч нь ууртайгаар тэр чинь миний мөрөөдөл байсан. Чи яагаад өөрийнхөө мөрөөдлийг золиослоод байгаа юм бэ? Чи яагаад дандаа намайг дагдаг юм бэ? Гэхэд Ян эгчийнхээ хэлсэн үгэнд гомдож нөлөөмсөн төвчин байж би таныг өөрөөсөө өөр гэж харж байгаагүй. Бидний амьдрал үргэлж цогтой байна гэж боддог гэж хэлв. Эгч нь мэдээж харамссан өнгөйстайгаар чи миний төлөө их зүйлээ золиослсон гэвч би чамд хариу өгч чадаагүй гэж хэлээд цааш нь үргэлжлүүлж дасгалжуулагч намайг хугацаанд эдгэрч амжихгүй болохоор тэмцээнд оролцуулах боломжгүй гэж хэлсэн. Би медальтай болж чадахгүй бас хоёулаа авсан зээлийнхээ өрийг төлж чадхааргүй боллоо
гэж хэлв. Ян тайвнаар та өрөнд санаа зовхгүй байж болно. Би ажил хийж байгаа болохоор таны биеийг тэнхрүүлнэ гэхэд их чинь чи яагаад дандаа миний мөрөөдлийг боддог юм бэ? Чамд өөрийн гэсэн мөрөөдөл байхгүй юу? гэж асуухад Ян таны мөрөөдөл бол миний мөрөөдөл шүү дээ гэж хариулахад их чинь сэтгэлэн барьж дээлсэнгүй. Би энэ амьдрал чиний бахархлыг төрүүлэх зүйл хийсэн билүү гэж асуухад Ян ихжийнхээ гарнаас атгаад та сонсож бас ярьж чадахгүй. Хөршүүд таныг байнга дэрлэгдэг байхад та хүчтэй байж хизээж гомдолж байгаагүй. Харин хэн нэг нь намайг муулахад та үргэлж миний төлөө зогсдог байсан. Та миний төлөө тэмцдэг байсан. Би танаар үргэлж бахархаж ирсэн. Хэрвээ хойд нас гэж байдаг юм бол таныг ихчээрээ би байлгахыг л хүснэ. Гэж хэлээд ихч дүүс ойлолдон чанга гихчин бинээ тэрвэрцгээв. Нэр манай хэд баг калори агуулсан гэц дүрсэн мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн хамтыг Сан Мигел Лайтаас мэдэрсэн юм да. Дараагийн өдөр ихч дүүс хамтдаа гадуур алхав. Тэд усны шувуудтай нэгэн байгалийн газар очиж тэнд зогсоод шувуудыг ажиглаж байлаа. Чи энэ шувуудын адилаар гүйдэг гэдгийг мэдхүү. Гэхэд Яны нүүрэнд нь инээмсэглэл тодроод Кю түнд яагаад шилэн шувуу бэлгэлснийг ойлголаа. Эгчин түн рүү харахад чи надад тэр залуугийн талаар ярихгүй мó? Гэхэд Ян хажуу тийшээ харан юун залуу илээ гэж асуув. Эгчин дүүгээ үдсэн өнгөйстэй. Яхав нөгөө хүргэлтийн залуу би чамайг тэр өдөр түүнийг нууцаар харж байгааг чинь санаж байна. Тэр сонсголтой болохоор бидний хооронд юу ч болохгүй болоо даа л гэж хэлв. Эгчин зөөлөн зэмлсэн өнгөйстэй хүн ярьж сонсч чадахгүй байлаа гэд хайрлуулах хэрэггүй гэсэн үг биш шүү дээ. Тэр сайн хүн бас хөдөлмөрч. Чи үүнээс илүү юу хүсэж байгаа юм бэ гэхэд Ян хэсэг бодлогошроод за би түүнтэй ярилцъя гэж хэлв. Тэр зур Кю гонигтайхан явж байхад аав ээж нь түүнийг суулгаад тэр охин чинь хин юм бэ? Хэлээд гэлтэй бидэнд хэлээ. Тэр охинтой уулзъя хэмээхэд Кю баяр хөөрөөр бэлхэж царай нь гэрэлтэж эхлэв. Тэр хоромж алдахыг хүссэнгүй Яныг олохоор гүйж одов. Тэр үед Ян мэдээж усан санд байж илаа. Ян тайвширхаар усан доор шумбаад гэрэл усан дээгүүр хэрхэн бүжиглэж байгаа ширтэн зогсов. Тэр доош болоход араас нь нэгэн хоолой би чам тайртай чамтай гэрэлмээр байна хэмээн сонсогдов. Ян гайхаад эргээд хартал Кю байсанд Кю гинэтхэн усан чумбаж орхив. Кю уснаас гарч ирээд манай аав ээж хоёр чамтай уулзахыг хүссэн болохоор би ирлээ гэхэд Ян яагаад гэж хариулахад би мэдэхгүй байна. Тэд чамайг манай ресторанд ажиллах ажлын санал тавих гэж байгаа байх. Би маргааш өглөө чамайг ирж авъя бэлэн байгаарэ гэж хэлв. Дараагийн өдөр нь Кю Яныг гэрийнхэн гаднаас аваад ресторан руугаа яв. Кюгийн эцэг их Яныг сонсголгүйг мэдчихсэн учраас түүнтэй дэвтрээр харилцаж эхлэв. Ян Кютэй усан санд байсан үеэс түүнийг ярьж чаддгийг мэдсэн ч хэлсэнгүй. Ян эгчтэйгээ харилцахын тулд дохионы хэл ашигладаг байв. Кюгийн эцэг ихэнд Янд хандаж манай хүн сайхан сэтгэлтэй хөдөлмөрч бидний үгэнд үргэлж ордог. Чамд үнэхээр их сэтгэлтэй гэж бичээд сүүлд нь чи манай хүүтэй гэрлэх үү гэж бичсэн байхад нь Кю ичиж жигтэйхэн сандрав. Гэнэт хэн нэгэн тиймээ би зөвшөөрч байна гэж хэлв. Бүгд гайхан чисээ хэлсэн үг гэхэд Ян толгой дохиод тийм ээ би хэлсэн. Кю итгэж ядан чи ярьж чаддаг юм уу? Яагаад ярьж чаддаг гэдгийг хэлээгүй юм бэ гэхэд Ян би чамтай анх учирдаг өдөр чи дохионы хэлээр яриад байхад нь би чамайг сонсголгүй юм байна гэж бодсон. Тийм болохоор би юу ч дуграагүй маа хэмээн учирлав. Ян инээмсэглээд үргэлжлүүлв. Харин чи миний ард ярьж надад гэрлэх санал тавиад усан шумтдаг өдрөл би чамайг ярьж чаддгийг ойлгосон гэхэд Кю инээд алтаад би ч бас чамайг эгчтэйгээ дохионы хэлээр ярилцж байгааг хараад сонсголгүй гэж бодсон юм аа. Тийм учраас чамтай нэг ч удаа дуурч байгаагүй юм. Энэ яриг сонссон эцэг их нь гайхаад тийм бол та хоёр өдийг хүртэл яаж харилцаж байсан юм бэ гэхэд тэр хоёр инээмсэглээд бид дохионы хэлээр ярьдаг байсан юм аа гэж хэлв. Киноны төгсгөл хэсэгт Кю чи үнэхээр шуудад дургүй юм уу гэж асуухад Ян түүнийг дэврээд би чамд ямар ч шувуунаас илүү хайртай гэж хэлээд энэхүү кино маань өндөрлөж байгаа юм. Хэрэг та бүхэн маань ийм сэтгэл хөдлөсөн гоё хайр дурлалын тухай кино үзэх дуртай бол ямар кино үзмээр байгааг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээд энэ удаагийн гайхалтай кинотой хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Хан тэнгэрийн
нулимас тусааю хангаар дунаадч тэр юм уу тавалжин уулын хаднаас тунгалагар шам урсан